За мэдээж одоо үйл ажиллагааны хөтөлбөр Үндэсний статистикийн хорооноос 11-р сарын 1-ээс эхлэн аж ахуй нэгж байгууллагын 2021 оны улсын тоолгыг эхлүүлсэн. Тус тоолго нь 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд зөвхөн аж ахуй нэгж, хуваарь бизнес эрхлэгчдийн тоог гаргах бус Монгол улсын эдийн засгийн цогц судалгаа болно гэдгийг онцолж байсан юм а. Мөн аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн инновац, судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийн нэвтрэлт, ажиллах хүчний хангамж, хүрэлцээ, хомсдол зэрэг наривчилсан том мэдээлэл тоолгын үр дүнд бий болох юм а. Хамар хүрээнийхэн талаар танилцуулъя. 2021 оны 11-р сарын 1-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлийн хэлтсээс хуулийн этгээдийн бүртгэлд бол бүртгүүлсэн өмчийн бүх хөтөлбөрийн аж ахуй нэгж байгууллага. Тэгэхээр төрийн төсөвт хувийн гэж бүгд бол хамрагдана гэсэн үг. Мөн тоолго явагдах хугацаанд үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн ийм аж ахуй нэгжийг бол бас тоолох нэ. За ингээд аймгийн хэмжээнд бол нийт бол өчигдөр оройны 18 цагийн байдлаар 1682 аж ахуй нэгж байгууллагыг бол тоолоход бол хамруулсан байна. Ингээд хуваарь хөдөлмөр эрхлэгч 1681 хүнийг бол хамруулсан. Ингээд нийт тоологдвол зохих 5410-аас 31.1%-ийг нь тоологт хамруулсан байна. Баян өндөр суман дээр бол 4 тоологчдод аж ахуй нэгжийг тоолж байгаа. Тэдний хамруулсан аж ахуй нэгжийн хамралтын хувь бол 25.2% байна. За ингээд бол үүнээс гадна 1886 аж ахуй нэгжтэй утсаар холбогдсон. 1645 аж ахуй нэгж бол ерөөсөө олдохгүй утас нь бол олдохгүй холбоо ирж болохгүй ийм байдалтай бас байгаа. Энийг тодруулахаар бас мэдээлэл ажил хийж байгаа. За ингээд бол энэ дээр бол би зөвхөн төрийн байгууллагууд, төрийн өмчит, орон нутгийн өмчит, төсөв байгууллагуудыг харуулсан. Өчигдөр 18 цагийн байдлаар Аялагын соёлын төв, прокурорын газар, гэр бүлийн ордон, Эрдэнэ төлөөр, Эрдэнэ чуулганы цахилгаан түгээх шүлжээ тоолгынхаа мэдээллийг дутуу оруулсан байна. За тэгвэл тоолгод хамрагдаагүй Тээвэр автосумын газар, Орхон эмсөв, Эрдэнэ шинжлэх ухааны технологийн парк, хот байгуулалт барилга захиалагчийн алба, шуудын үйлчилгээний газар, Монголын цахилгаан холбоо хувьцат компани Орхон аймгийн холбооны газрууд одоогоор бол тоолгод хамрагдаагүй. Ийм учраас энэ байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээлэл гүйцэж оруулах, тоологдоо бүрэн хамрагдах шаардлагатай байна. за энэ 12 сарын Энэ удаагийн тооллогод эдийн засгийн бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, тэдгээрийн нарийчилсан нэгдсэн мэдээллийн сан бий болгох, улмаар бодлого төлөвлөлтөнд ашиглах юм а. Орхон аймагт тус тооллогод хамрагдах 5410 аж ахуй нэгж байгууллага байгаа бөгөөд одоогийн байдлаар 1682 аж ахуй нэгж байгууллага 1681 хуваарь хөдөлмөр эрхлэгчид бүртгүүлжээ. Энэ нь 31.1% нь бөгөөд хамрагдаагүй 3728 аж ахуй нэгж байгууллага байгаад энэ сарыг дуустал аж ахуй нэгж байгууллагын тооллогод идэвхтэй хамрагдахыг холбогдох албаны мэргэжилтнүүд зөвлөж байна.